Hey юу яцхан үзэгчтэй New Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За ингээд Монголын хипхопын зах зээл дээр болсон 7 хоногийн товчтой мэдээндээ тав тамирал. Тэгэхээр энэ 7 хоногт Монголын хипхоп урлагийн зах зээл дээр яг ямар үйл явдал болов? Олон юм яриад яхав шууд бичлэгэнд орцгоё. Та ямар шивээс хийлэхээ мэдэхгүй, аль эсвэл ямар шивээс чин дээр очихоо мэдэхгүй байна уу? Сонголт мэдээж ойлгомжтой. Tattoo artist Azuc. Ямар шивээсийг хаана хийхээ чөлөөтэй зөвлөлдөж болохоос гадна бүх төрлийн шивээстэй холбоотой заавар зөвлөгөөг танд өгөх болно. Цэвэрхэн тухтай гэгээлэг орчин найрсаг хамт олон таныг хүлээж байна. Azuc-ийн хаяг багшийн дэдийн урт UBH центрийн 13 давхарт 1315 доод. Azuc-ийн Instagram хаяг яг одоо харагдаж байна. Та бүхэн ороод бүтээлүүдийг нь сонирхорой. Мөн түүнийг дагаарай. Цаг авахаар бол түүний утас руу аль эсвэл түүний DM рүү чатчээрэй. Эцэст нь хэлэхэд чадварлаг шивээс чин дээр л очиорой. Баярлалаа Azuc. За тэгэхээр эхний сэдв бол гүнж хэмээх дууг дуулдаг Shaggy-тэй холбогдож байгаа. Түүний энэ дуу YouTube дээр 31 сая 500 мянган үзэлттэй байна. Вау. Shaggy ахын хувьд та бүхэн мэдж байгаа сүүлийн үед ерөнхийдөө бол уран бүтээлүүд нэг хайртар хийхгүй байгаа, харин хуучин цагт Limit King-тэй хамт Night Nation гэдэг нэг тиймэрхүү зүйлийг хийдэг байсан. Уран бүтээлийг хийхгүй байгаа ч түүний сүүлийн үеийн Facebook-ийн нийтлэл олон хүмүүсийн анхаарлыг бол татсан. Тэрээр өөрийн Facebook хаягдаа "Чи ахаа уучлаарай, дүүн таныг лаг гоё ахаа" гэж боддог шүү. Одоо таныг лаа гэж боддог болсон уучлаарай би гэж. Гэхдээ дүүн цэцээ та хоёр хэрэлдэхэд цэцэг зайл таныг амар гэж боддог шүү. Хаахаа sorry манайхан, маргааш устгах чи юу. Гэхдээ чи ах одоо Үсрээл десантараа флексдэг болсон суугаста болсон үнэн бидтэй. За нэг иймэрхүү нийтлүүдийг битсэн над руу бас хит хитэн хүн явуулсан. За энэхүү нийтлэлийн утга санааг нь харахад Big J ах эхлээд дайгүйсэн, дараа нь өөрчлөгдсөн, жоохон сонин тал руугаа өөрчлөгдсөн. Одоо бол зөвхөн ингэж те десантараа флексдэг болсон. Десант одоо нэг тиймэрхүү болсон. Яг ингээд бодоод харахад Big J ахыг нэг хэсэг бол бүх хүмүүс бараг дэмждэг, бүх хүмүүс дуртай байсан шүү дээ. Гэхдээ цаг хугацаа явах тусам түүнд бол үзэн ядагч илүү олон болж эхэлсэн. Үүнийг нь хамгийн ойроос хаанаас харж болох вэ гэхлээр за Triple X Music Festival өөрийнхөө YouTube channel дээр ингэж аваарцынхаа бичлэгүүдийг цацаж эхэлсэн шүү дээ. За яг тэр бичлэгийн доор байгаа комментууд ихэвчлэн Big J ахт жоохон дургу, аль эсвэл түүний жоохон муусан ч гэдэг юм уу, тиймэрхүү хандлагатай байсан. Энэ нь юунаас болсон бэ гэхлээр түүний тайзнаа хэлсэн үгнүүдээс бас болсон байж магадгүй л дээ. Баярлалаа. Peace. Юуны туруун танд баяр хүргэе. Та яг одоо мэдэрч байгаа сэтгэлээ бидэнд хуваалцаач. Шилдэг хипхоп гинэ. Тий, шилдэг хипхоп юм байна. Номер 2 сая хипхоп чи шилдэг үн байна. Номер 2 сая явах давуу тал их байгаа шүү. Таны яг шагнад авсан хэсэг болвол 5 элементийн MC хэсэг байгаа. MC rap-ийн те. MC хүний одоо яг үнэт зүйл нь гэвэл юу юм бэ те? Үнэт зүйл гэвэл зөндөө юм байна. Өөр хүмүүс төр ондоо юм байна. Тий. Чи битэрийн хай биеийг харах юм бол бас томдоо юм байна. Жижигнүүд хамаагүй дээрлэх юм бол гомдоох юм байна. Энэ чинь MC шүү те. Тэгээд яг иймэрхүү одоо те хипхоп хийдэг ийм залуучууд байвал бити шантраарай. Тийм. Манус эний чинь заавал олон хүнд ойлгуулах гэж хийдэггүй шүү дээ. Баярлалаа. Unity хэсгийг ч гэсэн сая би ярьчлаа гэж ойлгож байна. Нэг тийм. Баярлалаа. Тань дахин баяр хүргэе. Дахин баярлалаа. Баярлалаа. Одоо ч сайхан жаргаж үзтээ ах. Одоо явчихоо. Баярлалаа. Юу яахаа. За тэгээд мэдээж нөгөө өнцгөөс нь харахад өөрийнхөө байхад бусдын юу гэж хэлэх бол нэг тийм хамаагүй. Тэгээд бас олон жилийн туршид энэ олон үйл явдлын дунд хүн өөрчлөгдөхгүй байна ч гэж юу ах вэ? Харин үзэгч та юу гэж бодож байна? Рэпер Big J-гийн энэ олон жилийн туршид хийсэн өөрчлөлт нь кул байсан уу? Жохон сонин тал руугаа байсан уу? Үзэгч сонсогч та комент хэсэг дээр санал бодлоо хуваалцаарай. Энэ нь хэн нэг шүүх гээд байгаа юм биш. Үзэгч сонсогчдын байр суурь тэдний бодлыг сонсох явдал юм аа. За дараагийн сэдв бол өчигдөр ялагчаар тодруулсан Rap DJ Season 2-той холбогдож байгаа. За эхний сизний бодвол мэдээж оролцогчид бол Season 2 дээр илүү сайжирч орж ирсэн бол илт мэдэгдсэн. Сайжирсан хүмүүсийг дурдах юм бол Даваа 7, RD, Monica, Victoz гэдэл ерөнхийдөө бол оролцогчид бол жигд сайжирсан харагдсан. Гэхдээ яг миний бодлоор бол Season 2-ийн эхний 2 дугаар гоё байж байгаад сүүлээрээ дугаарууд явах тусам илүү панчлайнууд бол жоохон муутсан яг үнэндээ. За энэ нь бол магадгүй Season 1, Season 2 гэхэд дараалж 2 season дээр бааталтаад маш олон баатал хийсэн учраас оролцогчдын панчлайнууд нь ерөнхийдөө шахагдсан болов уу гэж бол бодсон л доо. Тэгээд бас шүүлтийн алдаатай 2-3 баатал харагдсан шүү. За таамаглаж байснаар Season 2-ийн ялагч нь тэмүүлэл болсон. Баяр хүргэе. За одоо харин удахгүй 7 хоногийн дараа байна уу? Аль эсвэл 2-7 хоногийн дараа
Payback болон Тэмүүлэл нэр хоёр аваргууд хоорондоо бааталдах байх. За энэ баатал бол маш том анхаарлыг татж байна. Тэгээд миний хувьд бол мэдээж таамаглаж байгаагаар Тэмүүлэл ялаад тэгээд Тэмүүлэл бол season 3-ын хөтлөгч хийгээд явах баха. За мэдээж тэгээд юу ч болж магадгүй. Монголд ямар ч байсан Street Battle бол эргэн ирсэнд маш их баяртай байгаа. Тэгээд season 3 гэж хийгдэнэ гэсэн season 3 дээр бас тэ илүү бүх юмаа сайжруулаарай. Ref Divjig-ийн хувьд тун дайжгүй контент болж байгаа. Оролцогч нарын хувьд хамгийн гол нь бэлтгэлээ маш сайн базаагаарай. Shout out to Black Squad, shout out to Mabrant. За ингээд дараагийн сэдвтэ орцгоё. Дараагийн сэдв бол ахаад л нөгөө 10 30 50 100k гэдэг дуутай холбогдож байгаа. За энэ дууны эхний эцгийн төгөлдөр уртай рэпер Гинжингийн дуулж байгаа хэсэг нь үүнийг бол Солонгос дуунаас хуссан болж таарсан. Хэдүүлээ яг одоо сонсцгоё. Зүтгий альва юмныг үнцнийг наалдуулах дургна жүди 5 살 때부터 나는 피아노를 쳤어 경제였지. За рэпер Гинжин болон Mrs. Emi-ийн хувьд саяхан бол Солонгост очиж тоглосон байлээ. За харин очиж тоглохдоо тайзан дээрээс рэпер Гинжин яг энэ хуссан талаараа ерөнхийдөө бол өөрөө залруулах тайлбарыг хийсэн байлээ. За ийм учиртай шүү. Хулгай гэж хэлбэл хэлж болно. Учиртай хулгаалсан юм а. Тэр ихний дөрвөн мөртүүд бусд нь бол өөр шүү. Зарим хүмүүс тэр чигээр нь хулгаалсан юм шиг яриад байсан. За нэг иймэрхүү бичлэг байсан. Ямар ч зүйл гэвэл 2018 онд төвлөлтөөр Солонгост очив. Тэгээд тэр үед яг Чаммогийн тэр дог майстер гэдэг хата төгсөж үзсэн. Тэгээд би ямар хоёроо тэр хатааг сонсдог байсан. Тэгээд ерөнхийдөө Германы хоёр фан хоёрыг хийж байгаа төгөөр даахгүй учраас би төгөөд зорж авах Чаммогийн тэр дөрөв хүчийг авах айхог нөрөж дуусан байдаг шүү. Yes, let's go. За яг энэ бол ямар ч утга учиртай аль эсвэл утга учиргүй байсан ч гэсэн ерөнхийдөө хулгай бол хулгай, хуулбар бол хуулбар. Мэдээж үүнийг бүх хүмүүс мэдэхгүй байсан бол мэдэхгүй тэр чиглэлд ингээ өнгөрн ямар ч тайлбар явахгүй. Гэхдээ хүмүүс мэрсэр мэдэж байсан болохоор би ийм учиртай фловыг нь хулгайлсан юм а. За нэг иймэрхүү зүйлийг бол мэдээж ярьсан байх шүү дээ. Үзэгч сонсогч та үүн дээр ямар бодолтой байна? Хулгай бол хулгай юу? За аль эсвэл янз бүрийн учир шалтгаантай байсан учраас энэ нэг тийм сүртэй том хулгай биш үү? Комент хэсэгтээ бодлоо бичээрэй. За дараагийн сэдв бол Амрашка болон Opposite-ийн инэр лагтай холбогдож байгаа. За өнгөрсөн 7 хоногт Монголын урлагийн зах зээл дээр гарсан хамгийн том мэдээллүүдийн нэг нь Амрашка болон Opposite-ийн инэрлэнээр хайр дурлалын харилцаатайгаа албан ёсоор зарласан. Дуучин Амрашкагийн хувьд энэ зургийг өөрийнхөө Instagram хаяг дээр нийтлсэн. За энэ мэдээлэл бас хөөрхөн хачирхалтай маш сонирхолтой мэдээлэл байсан шүү. За мэдээж энэ зургийн комент хэсэг дээр бол дийлэг хинтээ аз жаргалыг хүсье сайхан ос байна. Гэхдээ бас зарим нэгэн комментүүд нь савааж исэн. Үгүй бэлгүй дээ бурхан минь гэж. Инэрл яачаад байгаа. Бараг аав шиг нь хүн байна да. Ха. Арай гүү үздэй гэж дотроо л бодож байна да. Ха. За нэг иймэрхүү комментүүд байсан. За зургийн тайлбар хэсгийг харуул BTS гээд ерөнхийдөө бол зүрхний эможи тавьчихсан байсан. За BTS гэдэг бол behind the scene. За энэ бол тайзны арт гэж орчуулагдаж байгаа. Тэгээд магадгүй клипний зураг авалт бас байсан байж магадгүй шүү. Тэ учиргүй бас хайр дурлал гэхгүй. Амрашка болон Opposite-ийн инэрл хоёр дуу гаргах гэж байгаад наана ерөнхийдөө нэг иймэрхүү маркетинг бас хийж магадгүй гэсэн хардлага байна. Амрашка болон Opposite-ийн инэрл хоёрын үед мэдээж тийм хайрын дуу хийх нь бол ойлгомжтой. Гэхдээ дууныхаа маркетингийг албаар ингэж хосууд юм шиг зураг тарааж тэ олон хүмүүст ингэж мэдүүлж иймэрхүү пропаганда явуулж байгаа болов гэж миний бодлоор бол бодож байна. Аль эсвэл Opposite-ийн инэрлэх үнэхээр л дуучин Амрашкатай үргэлж байгаа юм болов уу? Маш сонирхолтой. Ёстой жинхэнэ маш сонирхолтой. За дараагийн сэдв бол Inner Mongolia Music Өвөр Монгол ахын дүүсийн YouTube чаналд холбогдож байгаа. За одоогийн байдлаар Manus-ийн тус сууг маань 9 дуу цацсан 3240 subscribe тавьж байгаа. Хамгийн сүүлд гихтэл 7 хоногийн өмнө Айсаа хэмээх рэперийн хар хэмээх дууг цацсан. За энэ суугийг хамгийн анх нээсэн санаа болоод цаашдаа үйл ажиллагааг нь явуулж байгаа. Энэ бүх зүйл ашигын төлөө бус ямар ч ашигын төлөө бус ямар ч ашиг байхгүй. Хамгийн гол нь Өвөр Монгол ахын дүүсийг халах Монгол ахын дүүстэй уран бүтээлийн төвшөнд ингэж холбох гүр олгож явъя гэж бодож анх ол нээсэн байгаа. Сайн нэг хэдэн сар огт дуу цацаагүй байж байгаа 7 хоногийн өмнө цацсан. Одоо тэгээд аль болох сард 2 дуу бол цацхийг хичээн. Та бүхэн тийм учраас ороод subscribe дараад лайк дараад дэмжиж өгөөрэй. За тэгэд мөн та бүхэн сүүлийн үед Noodle Music гэдэг энэ залууг бол харж байгаа байх. Тэгээд Тамирын 10 хэмээх дууны битийг гэж өгсөн. Энэ бит бол Монголын алдарч яруу найрагчийн аяыг бол сэмплдэж хийсэн байгааг та бүхэн сонссон байх. За иймэрхүү шин залуу битмейкер Монголын уран бүтээлчтэй ерөнхийдөө ингээд заримтай нь хамтарч ажиллаад тэгээд цаашаа ингэж өсөн дивжиж явж байгаа. Иймэрхүү шинэ Өвөр Монгол битмейкер залуус Монголын попын зах зээл дээр орж ирж байгаа юм байна. За тэгээд энэ мэтчлэн авьяастай чадварлаг Өвөр Монгол ахын дүүсээ хэдүүлээ дэмжицгээе. Бид нар бол нэг Монгол. Одоо цаг үе бол миний бодлоор орондоо хөлөө жилцээд байх цаг үе биш. Хамгийн гол нь хэдүүлээ дуу хөгжмийн төвшин ч гэсэн
нэг төвшин сэтгэж нэг нэгнээ дэмжицгээе. За дараагийн сэдэв бол рэпер Mrs M-тэй холбогдож байна. Mrs M-ийн хувьд өнгөрсөн 7 хоногт буюу 11 сарын 5-нд хайр үүр дорсон хэмээх дууга өөрийн ээжтэйгээ цацсан байгаа. Тэрээр энэ дууны тайлбар хэсэг дээрээ бид үрд мөнх биш ч намайг дагсан үргэлжлэл минь хизээч зогсох учиргүй билээ. Энэ дууг тэртээ ирээдүйд миний үгээд оршин сууж би өрсдөө зориулан бүтэв. Мөн ээжтэй шагнал болон ирсэн охиндоо төрсөн өдрийн мэд хүргэе. 2024 оны 11 сарын 5. За нэг иймэрхүү зүйлийг бол видеоныхоо тайлбар хэсэг дээр бичсэн байгаа. За уран бүтээлч хүний хувьд бол ээжтэйгээ дуу хийнэ гэдэг бол хосгүй сайхан зүйл байна. Магадгүй энэ олон жилийн Монголын хипхоп урлагийн түүхэнд ерөнхийдөө ээжтэйгээ дуу хийжсэн өмнө нь одоо байдгийн болоо да тий. За байдаг бол та бүхэн комент хэсэг дээр бол бичээд өгөөрэй. Би бол өмнө нь бол ийм тохиолдол мэдэхгүй юм байна. Тэгээд ээжтэйгээ дуу хийсэн миний бодлоор хамгийн анхны хүн болчих шиг боллоо. За энэ үйл явдал нь бол өнгөрсөн 7 хоногийн Монголын хипхопын бас томоохон аягүй гоё тийм эерэг мэдээллийн нэг боллоо. Эцэст нь энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Та бүхэнд одоо маш гоё мэдээд болгоё. Дэлхийн хаанаас ч Монгол гадаад хүссэн дуугаа сонсох боломжийг M-Music танд олгодог билээ. M-Music-ийн YouTube-ээс 4 дахин чанартай илүү дууралтыг та бүхэнд санал болгодог бөгөөд 11 сарын 7 хоног бүрийн 5 дахь өдөр Black Friday. Үзэгч та M-Music application-тай байхад хизээч удахгүй. Учир нь таны сонсох дуртай жанр мөн сүүлд сонссон дуу болон плейлистэн дээр чинь үндэслэн AI ажиллаж танд таалагдах дуунуудыг араас нь санал болгосоор байх болно. Хамгийн чанартай дууралт болоод хамгийн олон цогц үйлчилгээ. M-Music. Энэ удаагийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Янз бүрийн яриа хөрөө байх юм бол миний Instagram руу DM бичээрэй залуусаа. Мөн миний Instagram-ыг дагаарай. Subscribe болон лайк даргаа битгий мартаарай. Sag out.